Сайн уу найзуудаа, дараагийн бичлэгт тавтай морил. За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр сэтгэлдээ хэлнэ, ярина, ямар байсныг ярина, арьс маань ямар аимшигтэй болсон талаар бүгднгийн нэг ярина. Тэгээ одоо болохоор би яг нүрээ сайхан бодгаа юучгүй сайхан арилгах чаад байж гин. Тэгээ би болохоор тосон цэвэрлэгч, тэгээд хөөсөн цэвэрлэгч, мицэл ус, араас нь дахиад зүгээр ус гэсэн ийм дөрвөн шатлалаар цэвэрлсэн. Одоо сайхан хэдүүлээ гоё. Миний арьс арчилгаатай танилцаад ойрд миний арьсны сонин сайхныг сонсгоно. Өнөөдөр миний арьсан дээр арьс арчилгаан дээр болохоор хар батгай амжилттай өдөр. Би яг нөгөө нэг өмнө нь бичлэгнээр хэлсэн үү яасан ийм T-зоны тослог арьстайг ярьжсэн да. Тэгээ өнгөч миний хамар хацар эсгээрээ жоохон хар батгатай. Тэгээ хар батгай амжилтын тулд би Монголд байхдаа л мэдчихсэн нэг бүтээгдэхүүн байдаг хгүй Cosrx-ийн Blackhead Power Liquid гэдэг ийм бүтээгдэхүүн байдаг. Энийг бол би зүгээр үнэхээр хайрлаж байгаа. Бүр үнэхээр шүтчихэ. Яа тэгэхээр би энийг сая нэг хэсэг хэрэглэхгүй байсан байхгүй юу? Тэгээ миний хар батга буцаад тодорч эхлээд тэгээ одоо энийг буцаага хэрэглээд эхэлсэн чинь хар батга маань буцаага багасж байгаа. Энийг хэрэглэхдээ болохоор зүгээр ингээл хүнж шингээгээл ингээ орхичдаг. Ер нь бол нэг 15 минут гэдээ. Гэхдээ би тэрийг ерөөсөө дагдаггүй. Нэг тийм дураарай зантай. Би бол ингээ сайхан. Миний хар батга тийм амар хөвччээс би ингээ сайхан харччихдаг. Буруу чиж магадгүй л гэхдээ би бол ингэдэг. Надад бол үйлчлдэг гэнэ. Тэгээ ингээ хүн чингээгээ ингээ тавьчих штий. Тэгэнгүүт энэ хамрын энэ хүтэй хэсэг байгааз энэ хэсэг рүү үйлчлэхгүй байгаа юм шиг санагдаад идэхгүй надад. Тэгэхээр би ингээд одоо сайхан бүх талбайд нь хүргэх гээд ингэж эхэлдэггүй юу? Ингээд одоо бүх сайхан талбайгаараа ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр янз юм агааз. Тэгээ одоо жоохон ингэ үлдээ. За 10 минутын дараа болцсон. Яг одоо энийг авч агаад энэ болохоор ингээ хар батгайг хайлуулдаг байгаа юм шиг байна. За миний ойлгосноор хайлуул үйлчлэгээтэй. Тэгэнгүүтээ араас нь яах вэ гэхээр одоо ингээ хар батгайг ингээ хайлахаар ард нь ингээ нөхөлдөн дээ. Одоо тэгэнгүүт тэр нүхийг ингээ загшаадаг энэ Pearless Liquid заяа. Яг адилхан Cosrx-ийн намайг анх заяа бэлгээд арьсаа уншлуулж байхад би 10 жил байхдаа гэсэн үг. Бүр хамгийн анх арьсаа уншлуулж байхад заяа бэлгээгийн хүн нь надад энэ ер нь бол амар сайн чи энийг ингээ хэрэглээд үзээ гэд. Йоо миний яг энд батг гарах гэдэг байхгүй амар чи ёо. Тэгээ би ийш хараад миний тол яг камерны ард байгаа. Тэгээ би камерад авч хараад байна ёо. Хизээ бичлэг гэж сурна би. Тэгээ одоо ингээ сайхан арчилж агаад ингээ сайхан би энэ хоёрыг хэрэглээгүй үедээ болохоор ийм шүний маск тавьж унтдаг байхгүй юу? Тэгээ би өгн медикопийнхыг хэрэглэдэг. Тэгээ энэ удаа болохоор аль болох ийм хөнгөн бүтэцтэй зүйл хэрэглэх гээд ийм зүгээр энгинийг авсан. Ягаад арьсандаа яа миний анхаарал ерөөсөй төвлөрөхгүй нэ зааж байгаа. Ягаад ингэж юу яаж байгаа гэхээр арьсандаа аль болох хөнгөн зүйлүүд хэрэглэх болсон мэхээр би сая нэг хэсэг бүр арьсаа алаа хийсэн зав. Арьсаа арчилж гин гээд амар их төрлийн бүтээгдэхүүн авсан зав. Одоо би энэ дээр ингээд авсан бүтээгдэхүүнүүдийнхаа ингээд зургуудыг ингээд оруулъя зав. Бүр ингээд галзуурсан байгаа зү. Бүр галзууртал авсан. Тэгэхдээ хамгийн гол нь энэ дотор чинь энэ хамтд нь хэрэгжилж болох бүтээгдэхүүн, хамтд нь хэрэгжилж болохгүй бүтээгдэхүүнүүд гэ байгаа зав. Би зүгээр л ингээд энэ арьсан цай. Энэ арьсанд ингэ юм байна. Ингээл уншиж байгаа л арьсан аль сайн гэсэн бүх бүтээгдэхүүнийг авсан заяа. Бүгднийг нэг дор. Тэгээд одоо л зүгээр ингээд тэгээ миний нэг хэсэг миний арьс бүр амар болсон. Ингээд одоо ингээд анзаарах юм бол энэ ч жоохон ботгоны сорив байгаа заяа.
Тэгээ энэ талаас ингээ батганы сойров. Тэгээ ингээ эрүүн дээгүүр жоохон батга, энэжээ батга. Тэгээ тухайл гайгүй. Ер нь бол ингээд батганууд гарцсан зөө амар том эдээтэй батгануудтай байсан. Одоо болохоор арай гайгүй болоод байгаа. Тэгээд ингээ батгаа ингээд хараад ингээд судлаад үзсэн чинь ерөөсөө ингээ бүтээгдэхүүний бороогийн батганууд байгаа байхгүй юу? Тэгээд бүр ингээд амар хохиролтой байсан байхгүй надаа ингээд мөнгө санхүү одоо дүүрчихсэн. Арьс минь бүр ингээд авралгүй юм шиг болсон. Тэгээ би бүр тэрийгээд байгаа миний сэтгэл зүй бүр ингээд амар хямарсан зэ. Ингээ хүн нөгөө нэг арьсан дээр нь батг гарахгүй хүн болгон ямар гоё арьстай юм бэ? Яасан гоё юм бэ гэдэг байсан. Хүний арьсан дээр чи ингээд батг гараад ингээ гундаад эхлэхээр чинь бүр ингээд стресстэй, депресстэй би бүр ингээ нэг хэсэг ингээ өөртөө итгэлээ алдсан зэ. Тэгээ яг үүнийгээ дагаад ингээд арьс гэмтэлтэй байгаа учраас дагаа будаг шингэхгүй заяа. Хичнээн үнэтэй крем, хичнээн үнэтэй нарны тос, хичнээн үнэтэй бейс, праймер байгаад ч үнэхээр суурь нь хог болвол тэгэл хог штэ. Би тэгээ тухайн үед тэрийг ойлгоогүй. Тухайн үе гэдэг нь одоо сарын өмнөх хийг өөрийгөө ярьж байгаа байхгүй. Тэгэл би бүр тэгээ би бүр ингээд тэгэж стрессчж байгаа үедээ би ингээд ChatGPT, Cloud-ий, тэнгүүтээ Reel, YouTube тэгээ үзэж болох бүх юмыг үзээ яах вэ ийх үгээд тэгээ би яг нэг л гаргалгаа алсан заа. Тэгээ бүгд ингээд бүгднгийнх нь хариулт нэг л юм руу очиадсан заа. Би зүгээр л бүтээгдэхүүнээ хитүүлээд байна. Өөрийнхөө арьсан таарахгүй байгаа бүтээгдэхүүнийг тааруулах гээд яриад байна. Тэгээд хамтд нь хэрэгжилж болох бүтээгдэхүүн хамтд нь хэрэгжилж болохгүй бүтээгдэхүүнийг хамтд нь хэрэглээд байгаа юм байна гэдгийг ойлгосон зэ. Тэгээл би бүр амар стресстэй. Тэгээд тэрэн дээр бүр ингээд миний бүр хамгийн буруу худалдаа авалт болохоор за Rode-ийн энэ тос. Энэ ерөөсөө миний арьсан таарах тос ерөөсөө ч биш байсан. Би энэ тосыг болохоор яг 3 өдөр түрхээл за биш юм байна гэдгийг мэдсэн. Яагаад гэхээр 4 дахь өдрийнх нь өглөөн нь миний арьсан дээр батг бол бүр ингээд үүрлсэн баг. Тэгэл би за окей энэ биш юм байна гэдгийг би ойлгосон. Гэхдээ энийг би баг болохгүй бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэсэн ч гэж магадгүй. Миний буруу хэрэглэнийх ч гэж магадгүй. Гэхдээ л ерөөсөө энэ миний type-ны тос биш байсан. Энэ тас таардаг хүмүүсээ л надаас авч болно. Шинээрээ шахуу. За тэгэнгүүт одоо энэ нь таарахгүй байгаа юм чинь адилхан энэ glazing milk нь бас хэцүү заяа. Би энийг одоо хүртэл таарж ийнө таарахгүй нүг гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би энийг болохоор одоо хэрэглэхдээ болохоор би аль болох нэг юм хөнгөн будалтай нүрэ будаагүй юм шиг ямаар байгаа үедээ гэхдээ ингээд арьсны өнгө жигэд мэгэд байлгамаар байгаа үедээ яг Hailey Bieber-ийн hack гэдэг нь штэ нөгөө нэг кремтэйгээ хольж хэрэгэлдэг. Би яг юу яаж байгаа яг тэр хакийг хэрэгжилж байгаа. Тэр нь яг нэг юм хөнгөн будалтай натурал үед бол амар good idea байсан заяа. Энэ болохоор энийг би баг 2 удаа л цэцсэн. Тэгээ ерөөсөө октоосоо хэрэглээгүй. Би бүр ингээд шал нэмээ заяа. Гэтэ одоо ингээд үлдсэн энэ солонгос бүтээгдэхүүнүүд ч гэсэн яг адилхан. Би бүр ингээд зарим нь зүгээр шууд хогийн сав руу хийсэн заяа. Тэгэл одоо ингээд одоо л би хаширсан. Одоо би яг өөрийнхөө арьсан тохирсон өөртөө таарсан бүтээгдэхүүнээ ашиглана. За энэ болохоор зүгээр toner. Энэ болохоор хамгийн хөнгөн бүтцтэй тонероор надад шалгаж таалагдаад байгаа нэг тийм юм хэрэгжилж байгаа юм шиг санагдаа. Би нэг Ruby-гийн Reel-нээс харсан байхгүй юу? Тэгээд үнэхээр сайн бах та гэж бодоод би ревюнуудыг хараад интернетээс хайгаад тэгээд солонгосчууд нь өөрсдөө эргэлдээ юм байна уу гэж бас хайж үзсэн. Тэгээд гэсэн чинь үнэхээр л нэрээ сайн бүтээгдэхүүн байсан. Тэгээд би ChatGPT руу арьсныхаа ингээд зургийг явуулаад тэгээд тэгэнгүүтээ миний арьсанд ямар бүтцтэй ямар бүтээгдэхүүн таарах вэ гэдгийг шалгуулад тэгээ би маргааш нь гэрийнхэн доор идэг гоо сайхны дэлгүүрлээ орж арьсныхаа онцлогийг шалгуулад тэгээ тэрнээс авсан хариугаа ChatGPT-тэй тулгасан зэ. Ер нь бол яг адилхан байсан. Ганц 2 зүйл нь өөрсөн. Тэгээд би тэр хариугаа ChatGPT-д өгөөд тэгээд ингээд юу яагаад за одоо ийм арьстай хүнд тохирох бүтээгдэхүүн байна уу? Тэгээ би ингээд миний харж байгаа бүтээгдэхүүн бол ийм бүтээгдэхүүнүүд байна юу гэж бодож байна гэдгсэн чинь болноо. Одоо харж байгаа бүтээгдэхүүнүүд чинь ер нь бол маш ийм хөнгөн бүтээцтэй болохоор арьсанд чинь яг болох юм байна гэдэг хариу өгөө. Тэгээ би энийг бол амар ихтгэл дөрөв захиалсан. Тэгээ би
Одоо яг энийг хэрэглээд 2-7 хоног гэж байна уу? 2-7 хоногоос илүү ч яж магадгүй. Тэгэхэд ер нь бол өөрчлөлтүүд нь мэдрэгдээд эхэлсэн. Эхний өдрөөсөө л мэдрэгдсэн л дээ ер нь бол хэрэглэснээ маргааш нэг юм арьс нэг буцаад нэг юм толгойгоод арай гайгүй болж эхэлж байгаа нь мэдгэцэн. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө яг арсанд таарсан хөнгөн бүтцтэй аль болох хөнгөн бүтцтэй юм хэрэглэх нь зөв. Яа тэгэхээр хэрвээ чи ингээ хүнд орцтой бүтээгдэхүүн хэрэглээд эхлэх юм бол чиний арьс чинь яг л тэр хүнд зүйлээ нэхнэ. Тэг хэтих хүнд зүйл хэрэглээд байх тусам арьс чинь ингээд нэг тийм юу гэж тайлбарлаж өгөх үү? Одоо миний ойлгосноор заяа хөнгөн бүтцтэй зүйл хэрэглэх нь арьсанд илүү амар байдаг. Ингээд арьс амьсгалах хэрэгтэй. Арьс ер нь ингээд нэг тийм толгор голгор байх ёстой шүү дээ. Тим зүйлэн дээр нь чи ингээ хүнд давхрахтай ингээд зөв бурууг нь мэдэхгүй юм ингээд давхарлал тавиал байх юм бол арьс чи улам хойр ашаал улам гинтэл тэгэл батах чинь нэмэгдээл юм гэсэн үг юм шиг байна. Миний ойлгосноор. За саяны toner aras би эмгэн хүмүүстэй essence-ийг хэрэглэж байгаа. Адилхан Jumiso-гийнх. Тэгээ энэ бол үнэхээр таалагдчихж байгаа надад. Би өмнө нь болохоор Cosrx-ийн снэлийг хэрэглэдэгс ахгүй юу? Cosrx-ийн снэлээс айгуу дэжгүй. Тэгээ би энэ удаа яг өөр брэнд рүү хувирж байгаа учраас гэж бодоод энэ брэндээрээ дагнцсан юм аа. Тэгээ энэс одоо айгуу их таалагдчихж байгаа. Би toner снэл хоёрыг бол өглөө орой хоёуланд нь хэрэглэдэг. Өглөө яг нүрээ угаачаад toner түрхээд снэл түрхээд тэгээ жоохон байжгаад өглөөний түрхтийг тосно нөр. Өглөө болохоор би усан сууртай Jumiso-гийн тос түрхэж байгаа. Яг toner-тэйг адилхан. Тэгэнгүүтээ одоо болохоор би орой унтахтаа болохоор би Jumiso-гийн адилхан снэлийг хэрэглэж байгаа. Энэ айгуу гоё зэ. Ягаа гоё гэдгийг би танарт харуулъя. Одоо хүмүүстэй энийг авч чадахгүй. Хүмүүстэй болохоор заавсан шүү. За энийг бүтцэн нэг юм зунгаар алдсан. Гэтэ айгуу сайн. Тэгээ өнөөдрийн хувьд бол арчилгаа ингээл ер нь болоо. Аль болох баг бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Арьсаа цэвэрлэл арьсныхаа гүндэх бүх бохирдлыг гаргаж аваад тэгээл сайхан бүгднгийн гэж түрхээл. Тэгээ арьсаа ер нь бол залхуурахгүй заавал арчлах хэрэгтэй гэдэгээс амар ойлгож ирсэн. Би ч нөгөө нэг амар залхуу хүн тэгээд ингээд муу заналтаа муу за энэ нэг аав ээжээс өглөгдөж ирсэн энэ нэг гоё арьсыг айтайхан аваа явж чадахгүй байгаа нь миний л буруугийн л та. Угаасаа л гоё арьс дамжид надад батг гарахгүй гэж боддог байсан намайг өстой нэр ухааруулж гисэн дөө энэ миний арьс бол зээрчлэхгүй бол би яаж мухаа гэдгийг харуулж өгөх юм аа дэн гэл. Тэгээ одоо ингээ сайхан орчих чинь. Тэгэнгүүтээ энэ үлдэгдлээ хүзүүрүгэ. Манай нэг ах надад хэлжээс ахгүй. Эмэгтэй хүний насыг хүзүүн хилээд өчтэй маа гэд тэр бүр амар өгзөө. Тэгээ эмэгтэй хүн нүрээ харчилчаад хүзүүгээ ерөөсөө харчилдаггүй. Тэгээ хичнээн нүрэндээ хүрчлээгүй байсан ч гэсэн хүзүүн дээр хүрчлээ эмэгтэй хүний насыг хилээд өчдөг гэж манай ах хэлжээс ахгүй. Тэгээ би бүр тэрнээс хойш ингээд аль болох нүүр хүзүү гэдэгсэн. Тэгээд хэрвээ та нараа анзаарсан бол би миний нүдний дотлын бэлдсэн жоохон айгу энгийн үнийхээс жоохон хит их юм шиг надад санагддаг заяа. Та нар зүгээр харагддаг гэж байна. Миний өөрийн хувьд бол миний эргэн тойронд байдаг хүмүүсийн хувьд миний бэлдсэн өглөө босоод ирэхэд л амар болчдөг. Тэгээ би тэрэнд болохоор энэ Dior-ийн нүдний тасыг ашиглаж байгаа. Энэ айгу үр дүнтэй байгаа юм шиг надад санагдаад байгаа шүү. Өглөө ядаж бүлцэн нь байгаа юм шиг. Тэгээ энэ юм шаран өнгөтэй харагдаж байна уу? Нэг юм шаран өнгөтэй. Энэ айгу дэжгүй бас байгаад байгаа.
Өглөө бол ерөөсөө яг саяны тосны оронд усан суурьтай тос орж ирээл тэгэл нарны тос төрхнө. Тэгээ одоо нэг амар хэцүү юм байна ёо. Энд ч нөгөө нэг Солонгосоос орж ирэх нарны тоснуудыг хариулсан байхгүй юу? Солонгосын нар, эндний нар хоёр өөр гээд тэгээд энэ Австралийн нар нь айгүй хурцахгүй юу? Тийм учраас яг өөрсдөндөө тохирсон нарны тосоо эргэлэх хэрэгтэй ястай гээд. Тэгээд Солонгосоос нарны тос орж ирэхийг хариулсан чинь одоо би яг өөрийнхөө арьсан тохирох нарны тосыг олж чадахгүй байгаа. Тэгээд тэрийгээ дагаад эндхийн нарны тосны өгнүүд бас айгүй амар өндөр үнэтэй болж байгаа. Яа тэгэхээр өрсөлдөх зах зээл нь хагдчихж байгаа учраас өмнө нь Солонгос Хятадаас ингээм амар их нарны тос орж ирдэг гэсэн бол одоо ингээд байхгүй. Тийм ч одоо энд нэг хэсэг сайхан дураараа үнэ нэмж байгаа. Гэхдээ Монголоос ингээд хүмүүсийг сонсоод тахны Монголоос Insys Farm гэлөө тэдний нарны тосыг авчруулаад түрхээд байгаа айгүй сайн байгаа гэдсэн. Би тэрийг Монгол явах гэж байгаа хүнд цагт юм уу гэж бас бодоол. За нэг иймэрхүү арьс арчилгаа маань дуусж байна. Одоо шууд оронд орж болохгүй. Одоо ингээд шингэтэл нь ингээд энэ хавар ингээд эргэлдээд энэ хавар нэг өөр зүйл бичлэгээ эдитлээд тэгж яагаад шингэхээр нь орондоо орно. Одоо орондоо орчих юм бол энэ сайхан төрхсөн тос чинь дээрэнц чинь эсвэл хүнжлэнц чинь наалтч. Тийм учраас нэг хэсэг нэг 20-30 минут сайхан шингэтэл ингээ сайхан суугаад бяцлагаад ээжсэндээ. Тэгээд бас өөр чинь миний сурсан зүйл гэхээр toner-ыг түрхэхдээ toner за мэдгүй аль нь ч гэсэн түрхэхдээ юу яах хэвээр юм бэлээ. Жохон чигтийн нүүрэн дээр түрхүүл сайн байд гэж TikTok рилүүд дээр яваад лээ. Гэхдээ миний хувьд болохоор нүүрээ хацны дараа түрхдэг тийм муу зуршилтай болохоор үнэхээр чадахгүй байгаа. Гэхдээ өглөөний арьс арчилгаан дээр айл болох чигтэй байхад нь түрхэх гэж хичээж байгаа. Нэг тиймэрхүү миний арьс арчилгаа маш энгийн бөгөөд тодорхой. Тэгээ та нарт хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж чадсан байх гэж бодож байна. Тэгээ дараагийнхаа бичлэгээр хэдүүлээ миний үс арчилгааг ярина. Тэгээ би одоо хүртэл үс арчилгаагаа ойлгоогүй байгаа. Тэгээ үс нь асуудалтай хүний үнсгөөс та нарт таага үсний талаар ярилцсан. Тийм. Энэ удаагийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ бүгдэндээ баярлалаа. Тэгээд арьсаа заавал арчлаарай. Арьс арчилгаанд арьсан дээрээ тоос мос түрхгээс гадна ус уух нь айгуу үр дүнтэй гэдгийг дахин хэлье. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.